I get overwhelmed so easily. My anxiety creeps inside of me, makes it hard to breathe. What's come over me feels like I'm somebody else. Мэйжигийн 37 дугаар оны энгийн нэг нүглөө. Энэ бол Сужимото. Тэрээр Орос Японы хооронд өрнөж байсан дайнд нөхөдтэйгээ хамт мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Командлагч нь довтлох тушаал өгмөгц Мото болон түүний нөхөд дайсны бааз руу дайрна. Орос зэргүүд тэдэн рүү их буугаар галлаж суман бороо асгаруулж байв. Мотогийн олон ч нөхөд суман дөртөнд амнасаа алджээ. Мото өөрөө шархацсан ч гэсэн нүхлээс айлгүйгээр эцэг хүртлээр тулалдахаар нэгэн ч хийцсэн байв. Тэрээр би хүшгүй Мото шүү гэж хашгирна дайсныг нэг бүрчлэн хядаж эхэлнэ. Мото гав ганцаараа дайснуудын цогцоор уул босгож байв. Ийм баатарлаг гавьяа байгуулсан хүн улсын баатар болох ёстой биз дээ. Гэтэл дайн дуусны дараа мань хүнийг өөрөө амьдралаа босгох гээд хөсөр хайсан байв. Мото алтуугааж өдөр хоногийг чүү хайтаал давна. Тэр командлагчийн дүрийг харж чадахгүй байсан тул түүнийг алсан ч байж магадгүй. Эсвэл зүгээр хүзүүндээ ороод ороосон байсан ч юм бэлүү. Нэг согтуу өвгөн түнд мөнгө хэрэгтэй байгааг мэдээд нэгэн түүх ярьж өгдөг. Мэдээж энэ түүх нь алттай холбоотой. Хуучин цагт Хоккайдогийн нэгэн голын ирэг дээр бур цэцний чинэл алт олддог байсан гэлцдэг. Хүмүүс өдөртөө 30 мянган хүртэл алт олдог байж. Тэр үед аяны хүмүүс Япон цэргүүдийн эсрэг бослоход зориулна ихээхэн хэмжээний алт хөрвүүлж байжээ. Гэвч нэгэн дээрэмчин гарч ирэн бүх аяны хүмүүсийг хороож алтыг нь авсан гэдэг. Цагдаагийнхан түүний хүүн эцэст нь барьж авсан хэдиж тэр алт байгаа байршлаа хиндэж хэлж өгөөгүй юм. Цагдаа нар түүнийг гянданд орж цаазын ял сонсгосон байв. Цаазлуулах өдрөө хүлээж байх зуураа тэрээр алт нуусан газраа хамсаатандаа хэлхийг хүссэн ч шоронгоос ямар ч бичиг дамжуулах боломжгүй байв. Учир нь харгалзагч нар түүнийг нь булааж аваад унших байсан юм. Тэр гянд нь нэг хэрцгий харгалзагч байдаг бөгөөд нэг хулгайчийг орох гэж байхад нь хөлөө шүрмсийг нь тасалж байсан удаатай. Гэхдээ өнөх дээрэмч нэг арга бодож олжээ. Шивээс алтны нууц кодыг гянданд хамт байсан цаазын ялтай хүмүүс шивж үлдээсэн байна. Гэвч тэрхүү шивсийг зөвхөн нэг хамсаатанд л тайлж унших боломжтой байжээ. Харин зарим харгалзагч энэ тухай мэдээд зарим дээрэмчин хоригдлуудыг судлаж алтны ирэлт гаргасан байна. Гэхдээ хэний ч төсөөлөөгүй зүйл болсон тэдгээр дээрэмчид харгалзагчдын хөнөөгөөд бүгд зүхт ноцсон юм. Хоригдлууд бүгд оргосон учраас алт хаан усны хинч мэдж чадаагүй. Хөгшнөр дүүхээ ярьж дуусаад газар дээрээ унтаад өгөв. Мото хэсэг алт угааж байгаад гараад лооцуулах санаатай өвгөн дээр очив. Гэтэл гинт дайны үеийн дурсамж нь орж ирнэ. Тэр үед Мотогийн найз дайн дуусаад хамт алтахгүй гэж ярьж байжээ. Тэр найз нь хараа Мото ихнэр үр хүүхэдтэй байсан ч хизээч тэдэнтэйгээ уулзах чадхааргүй болов. Учир нь тэр Мотогийн нүдэн дээр амиа алдсан юм. Тэр амьсгал хураахаас өмнө Мотогоос ихнэр хүүхдийг нь харж өхийг гуйжээ. Гинт Мото бодлоосоо түр сарнаад харвал өвгөний ч арх гарчихсан бололтой. Түүн рүү буу чиглүүлээ зогсож байлаа. Өвгөн би хитрхи хэм хилчихсэн. Тиймээс чамайг амьлуулдэж болохгүй гэв. Гэвч манай гол дүрийн баатар юугээл тэм урд нөхөхвдээ. Шууд л бууган булааж аваад ганц шанаадад унгаана. Өвгөнч Мотогоос айн зогтно. Эхэндээ Мото түүний ярьсан түүхт итгээгүй ч түүний байгаа байдлаас харахад үнэн байж магадгүй гэх хэрэгэлзээ төрөв. Ингээд тэрээр хөгшний бууг барин араас нь явв. Явсаар байгаад өвгөний дэргэд хурч очтол тэр айл хэдийн нөхчихсөн байв. Хүн биш баавгаан дайралт нүрцсэн гэдэг нь тодорхой. Мото түүний цамцыг тайлаад харвал нэрэл биен дээр нь шивээс байв. Мото яг л алт олсон юм шиг ихэд баярлана. Үнэн дээр тэрээр тэр алтыг олохыг үнэхээр их хүсэж байлаа. Тэр даруй өвгөний цогцыг нуухаар оролдоно. Гэтэл яг тэр мөчид нэгэн аимшигт баавгаа гараад ирхэн тэр. Аргагүй байдалд орсон тэрээр уулын нэнгэр рүү зүхтана. Ингээд яг баавгад баригдахын даваан дээр нэгэн сум цөнгөний нэрж баавгааг хөнөөж орхив. Харамсан хүн нэг аяна охин байлаа. Баавгаа хөгсний дараа охин сумны эргэн тойрон дахь махыг цэвэрлэж эхлэв. Мото өвгөн саяны баавгаан дайралтанд өртсөн болохыг хэлэхэд охин түүний яриаг үгүйсгэв. Учир нь энэ төрлийн баавгаа ичнээсээ гараад удаагүй байгаа тул хүнийг ийм болтол нь ирэмдэглэх боломжгүй. Иймэрхүү үед анх их цорын ганц баавгаа бий. Матакариб. Энэ бол бор баавгаан дээд төрөл бөгөөд ичдэггүй маш харгас нэг нь. Охин Мотогоос чинь цогцоор яах гэж байгаа юм бэ гэж асуув. Мото ойролцоох тусганд аваачин гэж хэлдэг. Гэвч охин ингийн өөрт нь үхэл дагуулна гэдгийг хэлв. Учир нь энэ төрлийн баавгаа түүний хоолыг хулгайлсан нэгнийг огт мартдаггүй. Түүнийг өхөн хөтлөн дагдаг байна. Гэхдээ одоо Мото түүний нүдэн дээр эрдэнэсээ орхиод явж чадахгүй ч тэрхүү охинд үнэн нууцыг хэлж зүрхэлсэнгүй. Охин түүнд хэрвээ чи үнэхээр энийг авч явмаар байгаа бол Матакарибтай тулалд гэж хэлнэ. Цэрэг хүний үед Мото тулдгаас огтгонж айхгүй байлаа. Өмнө нь үхэл амьдралын загт олон жудаа очиж байсан хүн шүү дээ. Түүнд тулааны ур чадвар байгаа хэдий ч баавгаа агнах туршлагатай хүн хэрэгтэй байв. Түүнд аяны охин үнэч шудраг нэгэн мэт санагдсан тул Мото нууцаа хэлэхээр шийдэв. Охинч түүнд туслахыг зөвшөөрнө.
Учир нь тэдгээр алагдсан аяны хүмүүсийн дунд түүний эцэг нь байсан юм. Шүн болсон хойно тэд галаасааж цогцоор баавуудууд гаргах хэрэгэлжээ. Охин өвгөний цогцыг шалгаад үзтэл өвгөн хинтэй ч алтаа хуваалцах бодлого байсан нь тодорхой болно. Учир нь дээр хамтрагчдынхаа арсыг өвчөөд хадгалсан байлаа. Энэ нь мотод нэгийг санагдуулж өвгөний арсыг өвчих гэсэн ч нэгэнд оройтсон байв. Архирын хөнгөнөх дуу хажууханд нь цуурайтах нь баавгай орцсны тохиогдолтх нь. Тиймээс гэрэл гаргахын тулд галаасаах шаардлагатай болов. Хэрэв өглөө байсан бол тэдэнд давуу талтай байх байв. Мото түлээ бэлтгээр гарахдаа бор баавгаадаа харж тулгарна түүнтэй нүцгэн гараараа зодтолно. Мотогийн дууг сонссон охин түүнд туслахааргүй н очив. Гэвч харанхуй байсан учраас нум сумаа ашиглах боломжгүй болсон байв. Мото баавгаан хэвлэлий доогуур шигдэж өөрлөм дайрах боломжгүй болгож байлаа. Харин энэ үед охин сум тавих боломжтой мөчийг хүлээн. Тэрээр яг игзэгтэй мөчөд сумаа харвана. Мотож баавгааг утгаараа зоон түүнээс салж чадна. Гэвч баавгаа мотогоос салмагцаа охин руу дайрч эхэлнэ. Яг баавгаан гарт баригдахны гэтэл нэг цагаан чон гарч ирээд баавгаатай тулдаад эхлэхин тэр. Дараа нь охин мотод баавгаан зүрх байгаа чиглэлийг заав. Мото бууцсан сум арсыг нэвтэлж чадахгүй байв. Баавгаа түүн рүү шуудал дайрч эхэлнэ. Мото би өвшгүй нэгэн шүдэ хэмээн хашгираад бинтооныхоо эрэнд хутга бэхлэн баавгааг сүлбэж хөнөөн. Охин түүний зоригийг хүлээн зөвшөөрж өөрийгөө Асерпа гэж танилцуулна. Тэд баавгааг өвчөж байхдаа ойр зургийг ярилцсан. Асерпа аав нь алтаа зөөж явахдаа амиалтсан тухай хэлнэ. Тэр үед аавынхан цогцыг амьтдад өгсөн байсан бөгөөд хэн алсныг нь өнөө хүртэл мэддэггүй байлаа. Мото түнд алтыг хамт хайх санал тавихад охин зөвхөн нэг найзынхаа эхнэрийн төлөө юм бүхнийг хийхээр болно. Асерпа Мотог бусад шоронгоос орсон хүмүүсийг агнаж арсыг нь өвчин чиний санаагүй байв. Энэ үед Мото инээд алдна хүн алгаанд хамт очих ялтай юм бол би чамайг дөрөнд ачигдах нэгэн болдоо хэмээн хошгино. Ингээд Мото хутгаа гаргаж ирэн нас барсны хориглын арсыг өвчөж эхлэв. Тэрээр Асерпа дандна аавыг насан хүн одоо ч оронд байгаа гэдгийг хэлнэ. Засгийн газар алтны байршлыг мэдэх хүртэл түүний цаазаар авах боломжгүй. Тиймээс алтны байршлыг олбол нөгөө хоригдол хэрэггүй болох учраас Асерпа өшөөгөө авах боломжтой болно. Ингэснээр тэд аль талдаа ашигтай саналаар хамтран ажиллахаар болов. Мото дайснуудыг хөнөөн Асерпа түүнд ухаан гарган туслах болно. Дугуйгаа олж нийснүүл хэлтэй. Мотод мөнгө хэрэгтэй. Асерпад өшөө авалт хэрэгтэй. Өөр зорилго гэхдээ нэг зам. Нэгэн зүгт хамтран хөдөлбөл хинч тэдэнд цаад болж чадахгүй. Маргааш өглөө тэд хэрэн барих өрх тавилаа. Асерпа хэрвний махыг амттай айлгэн алт хогойдоод байгаа болохоор оргосон хориглууд ч энтхий хаа нэгтэй байж таарна. Тэд ууланд удаан байж цэцэхгүй тул том хотуудыг зорих нь ойлгомжтой. Мото тэднийг ангуучилж эхлэх болно. Эхний зогс олно. Хоккайдогийн гол хотууд болох Саппоро, Хоккайдотэй, Асахива мөн тэдний одоо байгаа Отару. Хотод ормогц Мото халуун нашаанд орно. Иргэн тойрны хүмүүсээсээ итгэж чивэстэй хүмүүс харсан эсгийг асууж байв. Хэдийгээр Мото хөшгүүч хөтгөр гэгддэг ч гэсэн биеэр нь дүүрэн шарх сөрөг байлаа. Энэ үед Асерпа эмсийн хүрээлэнгээр явж итгэж чивэстэй хүмүүсийн талаар сургалан явна. Гэвч эмсийн хүрээлэнгийн эзэн их нэгэн бадрүүнээр түүнийг Айноогийн хүн болохыг мэдээд зархаар оролдоно. Асерпач хутгаа сугалан зангидсан гараа нүдэн дээр нь болгож өрхөв. Үнэхээр хариу дайрахаар оролцсон ч Мото хурж ирэн Ёстолныг хандыг нь хагдарна. Хүрээлэнгийн эзэн тэднийхээр ямар ч чивэстэй үйлчлэгч ирээгүй. Чивэстэй хүмүүсийг сургалж ирсэн нэлээд хэдэн хүмүүсийн талаар мэдээлэл өгнө. Тэд ч хүрээлэнгийн эзнээс нэлээдгүй олон мэдээлэл аваад буцаад явах замдаа тэдний хэн нэгэн мөшгөж байгааг анзаарна. Ингээд тэр хоёр түүнийг ойруу дагуулan явж амжилттай өрхөнд оруулдаг. Үнэхээр өрхөнд ормогц Мото түүнийг байцааж бусад хориглууд хаан байгааг асуув. Тэр энэ талаар юу ч мэдэхгүй гэдгийг хэлнэ. Хориглууд явж байх үедээ гэнэт нэг нэгнээ алж эхэлсэн. Өөрөө тэндээс арай гэж ам мултарсан учраас бусад нь хаан байгааг огт мэдэхгүй гэв. Ингээд Мото хутга буугаа гаргаж түүнийг зүгэл тусахаар зэхэж байх үед гэнэт Асерпа гарч ирэн хэрвээ түүнийг хороовол дахиж хамтран ажиллахгүй гэж хэлв. Аргагүй байдалд орсон Мото өнөө хэрийг хүлж харин Асерпа түүний шивэсийг цаасанд буулгаж эхэлнэ. Шивэсийг хуулбарлах зуураа Асерпа өнөө хэрээс өдөртөгч нь ямар хүн болохыг асуухад тэрээр Лаперабо гэж хэлж дуусгүй юу? Хэн нэгний сум тархинд нь тусган тэр. Мото Асерпаг дагуулan нуугдаж амжина.
Асерпагийн зураг цуснд будагдаад тал нь бүдгэрчгсэн байв. Асерпа эргэн тойрны бут цойгийг зулгаан жаахан ч гэсэн цаг очиж байв. Дайсан тэдний мөрөөр мөшгөж байхдаа Асерпагийн тавьсан занганд орж уугаа алдаж орхино. Мото ч энэ боломжийг ашиглан түүнтэй тэмцэлдэж эхэлнэ. Гэвч энэ ир жирийн нэгэн биш байв. Мотогийн бууг амархан булааж аваад түүнийг алхаар оролдоно. Мото мөрөн дээрх дугаараар нь түүний хэн болохыг танив. Тэр бол Хэдо армийн хамгийн хүчирхэг 7-р ангийн цэрэг байв. Мото асуудал үүсгэхийг хүссэнгүй. Өөрийгөө танилцуулсан ч цэрэгээр алттай холбоотой хүнийг хизээж зүгээр өнгөрөх бодлого байгаагаа хэлнэ. Тэрээр Мото руу хутга барин дайрсан ч Мото түүнийг өчиггүй дарж унгаан аргагүй байдалд оруулав. Энэ үед Асерпа ч ирж Мото түүнийг алалгүйгээр сул тавин явуулав. Мото бууга эргүүлэн өнөх хэрийн толгой руу шидэж орхив. Цэрэгч буун цохогдсон гол руу унаж орхино. Мото Асерпа тандна. Хэрвээ тэр амьд үлдвэл түүний салаа бит хоёрыг хөөнөрн гэдгийг хэлнэ. Тэр үнэндээ хүн алахыг хүсээгүйч өөрийг нь алах гэж оролдвол төрүүлж өрсгөөс өөр аргагүй гэв. Энэ бол тулааны талбарт амьд үлдэх цорын ганц арга. Ал эсвэл үх. Тэр хоёр урцандаа буцаж ирэхэд орхинд нь 3 хэрэм ороод өчгсөн байв. Асерпач махыг нь жижиглэж хэрэмний тархиар дутан хийхээр төлөвлөжээ. Арсыг нь хуулж дуусаад тэрээр шинэхэн тархийг Мотод амсууллаа. Мото баг зэрэг жигссэн ч түүнд эвгүй сэтгэл төрүүлэхгүй тулд бүгдийг нь өдөж орхив. Тэд хамтдаа махаа жижиглэн Асерпа нэгэн төрлийн махан бөмбөлөг хийж амтлагч нэмэн шарж эхлэв. Мото өнөх хоолыг амсаж үзээд столныг алмарч орхино. Зайр нь өнөх цэргийг хамтрагчд нь олж амийг нь аварсан байна. Дараа өдөр Мото дахин нэг орсон хоригдлыг хуучин мөхөрөө орхинд оруулан барьж авав. Тэр түүнээс хэдэн хүн орсон болохыг асууж шалгаанд энэ нутгийн нэргэд аяны хүмүүсийг үнэхээр л их үзэн яддаг бололтой. Хоригдл Асерпаг доромжилж эхлэхэд Мото ууран хөрсөн ч Асерпа түүнийг тайвшруулав. Тэр үед нэг дуулаа Асерпагийн нүдэнд өртөж тэд түүнийг ангуучлахаар явав. Тэдний анхаарал сарнсан байдлыг далимдуулан өнөх хоригдл амандаа нуусан сахлын утгаа гаргаж ирлээ. Түүний нэрийг Шира гэх бөгөөд орох чадвараараа алдартай нэг нь аж. Асерпа туулайг хөөх оронд өнөх Шираг хүлээсээсээ мултран оргож чадав. Мото Шираг зугтсныг анзаараад түүний араас хөөн. Шира их зүүндэр хадан цохоноос буух оролдлого хийж байх үед Мото түүнийг барьж авав. Гэтэл яг тэр үед мод ботрох чимээ сонсогдно бүс цуурч эхлэв. Цаг агаар хасах 30 градусаас доош болох үед мод доторх ус тэлэн задрахад ийм чимээ гардаг аж. Шира Мото хоёр хүл алдан их мөсөн гол руу унаж орхино. Усны хүүтэн яс янгинуулж бие дааруулан хөлөөж алхаад шахна. Тэд ердөө 10 хүрэхгүй минутад тэсэж чадхаар байв. Шираш мод өрөн гал гаргах гэж оролцсон ч энэ санаа нь бүтсэнгүй. Мото сүмнээсээ дарь гаргаж гал асаахыг хүссэн ч бүгд голын усанд унсан байв. Тэрээр ус руу дахин шумбууд сум хайхаар оролцсон ч болсонгүй. Гэтэл энэ үед Шира Мото тандна. Намайг амьд үлдээн гэж амласан цагт би туслая гэж хэлв. Мото ч ийм хүсэлтийг хүлээн зөвшөөрөхөд Шира амнаасаа нэг сум гаргаж ирэв. Ингээд тэд хамтдаа түйдэх гал асааж галын элчин дулаацсан хоорондоо ойр зүрийг ярилцсан суув. Мото шоронгоос нийтдээ 24 нороод л орсон болохыг мэдэж ав. Түүний сайн мэдэх хүн бол тэднийг ороход тусалсан багийн ахлагчин байв. Тэрээр шоронгийн харуулуудын сэлмийг булаанд нэг нэгээр нь хятаж эхэлсэн бөгөөд үнэн Бакупугийн үеийн самурай байжээ. Шира хэлэхдээ Напароба бүх хоригдлуудыг Оторо руу явахыг тушаасан гэжээ. Явхахаа өмнө Мото түүнд алтыг дахин хайхаа бол энэ чиний амь насанд халтай гэж сануулна. Учир нь цэргийн хамгийн хүчрхэг салаа хүртэл түүнийг хайж байгаа аж. Мото өөрийн оромж руугаа буцан яв. Оромжондоо ирэхэд Асерпа тулаа махаар амттай хоол хийсэн байлаа. Мото хоолны амтыг сайшаа магтсан ч ямар нэгэн зүйл дутуу байгаа мэт санагдаж мисо нэмж хийв. Үүнийг нь Асерпа баас гэж андуурн золтой лохоо налтчихсангүй. Өөрийнх нь хийсэн хоол нь Мотод амтгүй мэт санагдсанд жаахан сэтгэлээр унах шиг. Маргааш нь Асерпа Мотодой хамт баавга агнахаар яв. Тэд баавга нүрийг олж Асерпа Мотод хандна. Шууд баавга нүр рүү орвол баавга дайрахгүй хэмээн хэлжээ. Учир нь аав баавга нүр рүү зоригтой орсон хүн рүү баавга дайрдаггүй гэж зааж сургасан аж. Мотод энэ санаа таалагдаагүй тул өөр амт нь агнах санал гаргав. Явж байх замдаа Асерпа уулын өрөөд ямар нэгэн зүйл гэлтгэнхийг харна. Энэ үед Мотод хэн нэгэн тэднийг дурандаж байгааг анзаарна. Тэгээд л шууд Асерпаг тэрвэрн тэндээс гүйн одов. Энэ үед уулын цаана хөлөөлсөн дөрвөн цэрэг тэдний араас ирж байлаа. Мото өвсөнд нуугдаж мөрөө баллахыг хичээнэ. Тэд зугтаж чадахгүй гэдгийг мэдэж байсан тул газрын зургаа Асерпад өгнө 2 тийш салав. Цэргүү тэдний мөрийг алдсан тул нэг нь Асерпаг, нөгөө 3 Мото хөөхөр сална явцгаана. Асерпаг хөөж байгаа цэрэг бусад 3-ыг бодвол арай л нэг ухаантай бололтой. Шууд л Асерпаг мөрнийхөө эсрэг зүгт явсан болохыг ойлгож модон дээр сууж байгаа түүнийг олж харна. Тэгээд тэрээр охин тандана. Би чамайг гэмтээхгүй. Зөвхөн Мотог хайж байна гэж хэлэхэд
Эсэрба модноос өсрөн бууж түүний хажууд хурчирна. Гэнэт модон дээр байсан хэрэм газрын зургийг унгааж орхих нь тэр. Тагнуул охиныг мотодоо холбоотой гэдгийг мэдээд буугаа зэхих гэтэл цагаан чаван гараад ирэв. Харин энэ үед мото удалгүй тэдний шахаанд орно. Тэд түүнийг өвшгүй чөтгөр гэдгийг мэдэх тул маш болгоомжтой хандаж байлаа. Аргаа барахтай мото бавган нүрэлүү шууд үсрээд орчихов. Нэг эр түүнийг утаагаар ухааналтуулах санал гаргасан ч нөгөөх нь цаг алдахгүй тулд шууд л буудлаа. Гэтэл тэрхүү буундуу баав гэж тэднэрүү дайрахад хүргэн. Баавад бариулсан нэг нөхөр санам сүргүүгээр гал алдан нэгнийг хөнөөж орхив. Харин үлдсэн нэгэн бааваа галж чадсан ч өөрөө ихээхэн цус алдсан байлаа. Тулаан дуусгаад мото бааваа нүрнээс зулцгийг нь тэрэн гарч ирэв. Гэвч тэрээр үнийг гэрлүүгээ авч очих хэсэгтээ баг зэрэг эргэлзэж байлаа. Яагад гэвэл өнөөх Эсерба чинь энэ хөөрхий бамбруушийг хоол болгож мэдхээр гар шүү дээ. Энэ үед цагаан чон үлдсэн цэргийг ухааналтан савж орхино. Эсербач өөрийн чоноо дуудан түүнийг илэн нэрхлүүлэн аюул болох тоолнд гарч ирээд байдаг нэг ийм чонтой болчихвол кул байхгүй үү те. За буцаад аним руу орцгоё. Удалгүй мото бавгаан бамбруулж тэрэн гарч ирлээ. Өнөөх чонч гинтл гарч ирсэн шигээ алга болоод өгсөн байв. Эсерба бавгаан бамбруушийг олж харсан ч аяны хүмүүс бамбрууш идэггүй байв. Тэд түүнийг тосгонд авчирч өсгдөг байжээ. Аяны хүмүүс мотог ямар ч айдасгүй харин сонирхолтой нэгэн гэж харж байв. Эсерба нэг нэмгэнтэй хамт амьдардаг бөгөөд тэрхүү эмээ тосгоны ахлагч байлаа. Мото түүний хэлээр ярьж чадахгүй ч ойлголцож чадгаар хэмжээнд байв. Нэг хүүхэд түүн дээр ирнэ өөрийгөө танилцуулна. Түүний нэр их л сонин үтгэн хатал гэдэг нэртэйч байх шиг. Эсерба аяны овгийнхын хүүхдүүддээ муу муухай нэр өгч муу ёрын сүнснээс хамгаалдаг гин. Эсербач өөрөө Эсол гэдэг нэртэй байж. Моточ тэсгэл алдан инээн ийм нэртэй хүнээс чөтгөр хүртэл зугтаа мэд хэмээн дог тохуу хийн. Эсербагийн эмээ бамбруушийг асран тоглож байлаа. Эсерба мотод бамбруушийг хэд хайрлах хэрэггүй. Учир нь хизээ нэг өдөр түүнийг тэнгэрийн тагсан амтан болгон буцаадаг уламжлалтай. Зарим тохиолдолд түүнийг алдаггүй. Тосгон ан хийж амь зуудаг тул амтны бурхан ялангуяа баавгааг бурхан хамгаалагч хэмээн шүтдэг байв. Эсербач энэ амтанд Будаас салалт хамгийн гонигтай байдаг гэж хэлв. Мотод Эсерба бусдаас өөр өөрчлөлтийн бэлэгдэл юм шиг санагдав. Түүний нэр ч ирээдүйн өөрчлөлтөөс нь утгатай байлаа. Цасан дунд 7 дугаар ангийн дэслэгч Токоши рүү алга болсон 4 цэрэг болон Мото хайхаар иржээ. Харин ахмад Тошицу өөрний хоригдл Ушиямаг нэг эмсийн хүрээлэнгээс олж авчээ. Тошицу түүнийг ашиглан албаны газрын зураг бүхий арснуудыг буцаан авахын тулд 7 дугаар ангитай тэмцгээр төлөвлөж байв. Маргааш нь Эсерба Мотог загсан дагуулан авчив. Тэнд олон далайн загас байсан тул Эсерба тэднийг шууд өвчж эхлэхээр шийджээ. Гэвч Мото хутгаа авчираагүй байсан тул тосгон руу буцаж авахар гүйн одов. Замд нь Эсербаг нь авгаах Осома Мотог занганд орохоос сэргийлв. Тосгонд зарим хүмүүс Япончуудыг ирэхэд үнэн дургүй байдаг аж. Гэсэн ч Эсербаг Мото авчирсан учраас түүнийг итгэл даах нэгэн хэмээн бодох болж. Хэсэг ярилцсаны дараа Мото иргэн нэрж Эсербад туслана. Орой гэхэд тэд загсыг тосгонд аваачиж Эсербаг нэмээд өгөв. Тэрээр далайн загсаар шүлхийн Мотод өгөхөд өнөөх нь дахиад л амтлагч нэмж хийн. Ийм байдлыг харсан Эсерба уурлан золтоол түүний толгой руу модоор дэлсчихсэнгүй. Дараа өдрүүдэд Мото тосгонд амарна ийш тийш явсангүй. Хүүхдүүд элдв хөөргөн тоглоомоор сүн сүргэн тоглож байв. Эсерба Мото хоёрч тэдэнтэй цагийг сайхан өнгөрүүлнэ. Нэг шөнө Мото чонын улхтууг сонсов. Энэ чон нь Эсербаг аварч байсан цагаан чон гэж Осома хэлв. Эсерба багада автагаа хамт энэ чоныг аварсан бөгөөд түүнээс хойш хамт байжээ. Харин сүүлд аав нь нас барсан ч чонд хизээж түүнийг орхиж яваагүй байна. Гэвч байгалаас заяасан зүн сонгоо дагна нэг л өдөр явна утсан байна. Түүнээс хойш Эсербагийн баяр баясгал багассан хэдий ч Мото ирснээс хойш аз жаргалтай харагдах болсон байна. Эмийн Мотогоос түүнийг хамгаалж өгөхийг гуйна. Удаан бодсны эцэс Мото ганцаараа аяллаа үргэлжлүүлэхээр шийдэн шүн дөлөөр чимээгүй явна одов. Маргааш нь Эсерба Мотог явсан дуурлаж түүнийг шийтгэхээр иржээ. Харин Мото эмсийн хүрээлэнд очино тэнд ажиллаж байсан эзнээс мэдээлэл авна. Эзэн аваа түүний харуулсан арьсан дээрх ижил шивээстэй нэгэн нэмэгтэйг дайрсан тухай өгүүлв. Мото тухайн нэмэгтэйг нэгэн ресторанд хайж очино. Түүний хүлээх зуураас овоо захиж идэнэ. Хоолоо идэж дуусаад байж байтал гэнэт ресторан цэргүүд ороод ирнэ. Мото тэдэнтэй толдож эхэлсэн ч бууны өмнө хүчин өсдөв.
Тэд түүнийг шууд хөнөөхөөр оролцсон ч Токи ирж үүнийг зөвхөн бий хийх ёстой гэж хэлв. Цагдаагийн газарт мото чихэр эдэн юу ч болоогүй мэт дүрсгэж байв. Харин Токи голын дэргэд амьд үлдсэн зэргүүдийг дахин дурсаж өгшгүй гэх үгийг сануулж байлаа. Хэрвээ мото өөрийгөө өгшгүй чөтгөр гэдгийг хүлээн зөвшөөрвөл тэр даруй бодуулна. Моточ мэдэн бодлогыг оролцоор л байв. Токи түүнийг алтны газрын зурагтай харьцыг авч яваа байх гэж бодож байлаа. Мото илбээр булзааруулна. Магадгүй тэр тесрэл тархийг чинь дэлбэлчихсэн юм шүү хэмээн шоолно. Уурсан Токи чихрийн модыг түүний хоолой тулгахад мото энийхээ болно. Токи түнд хэрвээ миний төлөө ажиллавал амийг чинь өршөөе гэж хэлв. Токи Америкаас зэвсэг худалдан авахд ашиглах алтыг олохын тулд Хоккайдогийн арал даяар илүү олон хүн тарах шаардлагатай болсон байна. Үүний дараа тэрээр 7 дугаар анги руу дарих төлөвлөгөөтэй байв. Улмаар их газар төрөх худалдааны замуудыг хяналтандаа авч чухал бомбуудыг эзлэх зорилготой байлаа. Гэвч мото Токигийн энэ төлөвлөгөөг үнэхэрийн явцгүй цаг үрсэн ажил гэж үзв. Тэрхүү шөнө Асерба өнөөх чоноо дуудана. Мотогийн үнрээ хот руу дагуулan явв. Тэд мотогийн үнрийг даган явсан ч Шира дээр хурж ирхэн тэр. Ягаад Шира дээр хүрээд ирвэ гэтэл өнөөх хоёр ч анх голд нороод хуцаа өмсөх явцдаа өмсөө толоод өмссөн болж таарна. Шира түнд мотог 7 дугаар ангид байгаа гэдгийг хэлнэ. Мотог аялд орсныг мэдсэн Асерба шууд л явахаар зүтгэв. Шира өхлийн хавх руу явахыг хүсээгүй тул шууд зүхтахыг оролдоно. Гэвч Ретар түүнийг бариад авна. Энэ үед мото бүтэн өдрийн турш тамлуулж байв. Урд нь түүний зодсон хоёр цэрэг өшөөгөө авахар ирсэн байлаа. Тэд хотог гаргаж ирмэс мото гинэт босч эргүүлэн дайрч өөрийгөө өвшгүй мото хэмээн хашгирсаар байв. Гадаа Шира Асербатай хамт 7 дугаар ангийн байранд ирэв. Тэд хамтдаа мотог аврах төлөвлөгөө боловсруулна. Дотор талд мото хоёр зэрэгтэй тололцсон хэвээр байсан ч тэрээр хүлээтэй байв. Хэрвээ тэр судлагдахгүй бол утахгүй амиа алдах байлаа. Гадаа Шира мотогийн байршлыг олж мэднэ. Тэрээр Асербатай тохиролцоо хийх санал тавина. Хэрвээ алтаа хуваалцвал түүнд туслана гэж. Асербад алт сонирн биш байсан тул түүний хүсэлтийг зөвшөөрөв. Шира төмөр сараалзнаас морь хүртэл осгож эхлэв. Асерба дохио өгмөгц мориор хаалгын өвдөнд орох ёстой байв. Ингээд тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Мотог аврахын тулд Шира дотогш нэвтрэн орно. Гэтэл морд Ретарын үнрийг мэдэрч айж эхлэхэн тэр. Зэргүй дахин орж ирэн мотог хөнөөхөөр бэлдэж эхлэв. Нэг нь харуул хийж нөгөөх нь түүнийг зүйл дуусгахаар зэхнэ. Ингээд өнөх нөхөр дотогш орж ирэн хаалгыг хаамагц мото хүлээснээсээ мултарч цэгийг хөнөөж орхино. Токи ирэхэд мото амь тавих төхөж байв. Гэвч тэрээр амархан нөхөхгүй. Токи түүнийг эмнэлэг төрөхийг тушаав. Токи мотог өгөхээс өмнө түүний нуусны арсыг олох ёстой байлаа. За энэ хүрээд эхний парт маань дуусч байна. Golden Kamuy гэх энэхүү анime нь 2018 онд анх гарсан бөгөөд Сатару Надогийн ижилнэрт манганаас сэдвлэн бүтээгдсэн байдаг. Одоогоор нийт 4 бүлэг 49 ангитай. Өнөөдөр та бүхэндээ 1-р сизний эхний 4 ангийг хураангуулан хүргэлээ. За ингээд дараагийн партаараа уулзлаа. Түр бай guys.